Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн минь төргий. За энэ сарын 8-ны өдөр CPA Австралийн байгууллагаас 30, 40, 50, 60 жилийн гишүүнчлэл бүхий гишүүдтэй хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ CPA, FCPA шагналыг хүртэж буй гишүүдтэй тодруулсан юм а. Яна Довчиндоо. Jan is the convener for a Mongolian discussion group, so please see Jan in 1 to 10. Баярлалаа. Өнөөдөр FCPA зэрэгээ авлаа. За энэ болохоор яг CPA-ийн дараагийн түвшний зэрэг байдаг. Ер нь ямар учиртай вэ гэх юм бол 15 болон түүнээс дээш жилийн туршлагатай. За тэгээ үүн дотроо бас 5-аас дээш жил нь одоо senior level-тэй удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүс бол авах боломжтой байдаг. За тэгээд өнөөдрийн хувьд бол бас хамт олон найз нөхдөдөө дээрээс нь бас мэрэгжил нэгт олон хүмүүстэйгээ ингээд хамтдаа баяраа тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Австралид одоо мэрэгчлэр ажиллая гэж зорж байгаа хүмүүсийн хувьд ялангуяа санхүүгийн болон нэгтлэн бод бүртгэлийн одоо мэрэгчлэлтэй хүмүүсийн хувьд бол CPA зэрэг авах нь бол маш их давуу талтай байдаг. За тэгээд CPA болох бол бүрэн боломжтой. Яг хуу шалгалтанд нь бэлдээд те бидний хувьд бол яг энэ Mongolian community-гээ discussion group-ийг CP Australia-гийн харьяанд ингээ албан ёсоор удирдах явуулдаг. Тэгэхээр яг энэ чиглэлээр бол яг CP Australia-гийн офис төр бид нар мэдээлэл өгөх уулзалтуудыг тогтмол хийдэг байгаа. Тэгээд хэрэгтэй бол холбогдоорой. Ашиг баяртай байна. Мастер эхлүүлэхийн өмнө 3 жилийн хугацаанд Монголын бичээр ашиглагчийн нэгдсэн холбоонд 3 жил ажиллаад тэгээд энд ирээд үргэлжлүүлээд сурч боловсрохоор карьераа хөгөөр ирсэн. Тэгээд сургуультаа ороод уг нь бол нөгөө ACC-гээр сурах гэдэг зорилготой ирсэн боловч энд CPA-ийн илүү төлөмшөөрөгддөг илүү байдаг гэдгийг сонсоод тэгээд ACC ангиасаа CPA болоод хөрвөөд тэгээд сураад одоо төгсөөд бас нөгөө 3 жилийнхаа юг нэг тооцоолаад ажлын туршлагыг тооцоолаад тэгээд одоо CPA болсон байна. Тэгээ бас юуныхаа дондор их сургуулийнхаа дондор WMX гэдэг CPA mentoring хөтөлбөрт хамрагдаад түүний дараа жаалагчийн карьер хөтөлбөрт хамрагдаад одоо өдөө ийм амжилтанд хүрсэн байна.